Зяасан мэдхэнэ та бүхэн орой минь хүргэе. За өнөөдөр миний та бүхэнд бэлтгэн хүргэж байгаа мэдээлэл бол за тухайн ямар нэгэн вебсайтыг хуульчсан юм уу эсвэл одоо скам буюу луурих юм уу гэдгийг юу нь яаж ялах хэрэгтэй юм бэ? Яаж одоо чеклж өөрөө судалгаа хийх юу юм дээр анхаарах хэрэгтэй юм бэ гэдэг тухай нэг мэдээлэл хүргэж утсан. За яагаад энийг хүргэх гэж байгаа юм бэ гэхээр ер нь жоохон ингээд криптовалютын салбарыг ажиглаж байхад миний хувьд нэг 5 жил тий одоо ажиглаж байхад coin ингээ унаад ирэхээр янз бүрийн депозит хийдэг сайтууд за магадгүй өдөр болгон ашиг авдаг 7 өнөг болгон ашиг авдаг депозит хийгээд одоо нугалтагч гэдэг юм уу янз бүрийн тийм сайтууд ялангуяа скам сайтууд бол маш их одоо борооны дараах мөөг шиг гарч ирж за ямар нэгэн одоо багц амлж голд силверч гэдэг юм уу багц амлж ингээ гарч ирдэг. За тэгэхээр үүнтэй холбоотойгоор хэрвээ хэн нэгэн танд одоо нэг ямар нэг токен, coin санал болгоод тухайн вебсайт өгсөн тохиолдолд та тухайн вебсайтыг өөрийнхөө хэмжээнд хууль ёсны юм уу үгүй юу гэдгийг бас та одоо мэддэг те шалгаж бас харж мэддэг байвал илүү аль аль талаасаа эрсдлээ өөрийгөө хамгаалж чадна гэж үзсэн учраас энэ мэдээллийг за өөрийнхөө хэмжээнд зөв орчуулж за мэдээж өөрийнхөө үзэл бодолтой миний бас туршлага байгаа тэрийг агуулсан зүйлүүдэд шингээгээд энэ мэдээллийг бэлтгэсэн. За ер нь бол хамгийн эхлээд юуг анхаарах юм гэхээр альва нэгэн сайтын одоо бид нар бол ингээл бүр мэргэжлийн одоо программист гэдэг юм уу мэргэжлийн яг технологийн талын хүмүүс биш учраас яг энэ сайтыг бол нарийн одоо скам юм уу эсвэл жинхнээс юм уу гэдгийг хуульсны юм уу гэдгийг бол тийм сайн мэдэхгүй гэхдээ яг зүгээр хар ухаанаар гэдэг нь хар аргаар бас тогтоогод авчих юм бол бас тодорхой хэмжээнд одоо чеклж болно гэж бодсон. За ер нь бол вебсайт гэ вебийн хаяг гэж байгаа. За тухайн хаягны одоо урт талд нь тийм ээ ер нь хамгаалалт юм уу эсвэл одоо хамгаалалт гэдэг нь та бүхэн ингээд зарим нэгэн сайтыг харахаар урт талд нь ингээд цоочны зурагтай ч юм уу байдаг тийм ээ. Тийм зүйл байгаа эсхийг харах хэрэгтэй. За тэгээд хэрвээ одоо HTTPS гэсэн одоогоор эхэлж байгаа юм бол альва нэгэн сайт www-гийн өмнө дандаа ингэж эхэлсэн байгаа тохиолдолд эсвэл одоо тухайн вебсайт руу ингээ нэвтрээд орохоор урталт нь юм төгжээ буюу цоожны зурагтай байх юм бол энэ нь одоо луурын сайтнаас одоо скам сайтнаас хамгаалах баталгаа биш ч гэсэн ер нь сайт эзэмшигч нь өгөгдөл дамжуулах хакеруудаас өөрийгөө хамгаалахын тулд за хамгаалагдсан одоо шрифтлэлийг процессуудыг ашиглаж байгаа гэдгийг харуулна гэсэн. Тэгэхээр энийг бас нэг анзаарах хэрэгтэй тийм ээ. Энийг та бүхэн бас анзаараад хэд хэдэн энэ дээр гараа. За би энийг нэг зургаар бас харуулъя гэж бодсон. Энэ нь яг юугаа хэлээд байгаа юм бэ гэхээр энэ дээр та бүхэн ингээ харах юм бол зарим нэгэн сайт руу ингээ орохоор урталт нь юм чойжны зурагтай байдаг тийм ээ. Иймэрхүү байгаад за магадгүй одоо бүр хар ухаанаар би тайлбарлаж байгаа шүү. Урт талд нь ийм HTTP S гэсэн юм одоо тийм юутай байх юм бол өгөгдөлтэй байх юм бол энэ бол гаднаас ирж байгаа хавтлагаас одоо өөрсдийнхөө мэдээлэл дамжуулалтын процессыг одоо хамгаалах зорилготой ер нь хамгаалттай бол хийдсэн гэж ойлгоно гэсэн үг. За ер нь бол энэ бол тэгтээ би чи мэргэжлийн хүн биш учраас өөрийнхөөрөө тайлбарлаж байгаа гэдгийг та бүхэн ойлгох хэрэгтэй. Их сурвалж нь бол англи хэл дээрээс орчуулад та бүхэнд хүргэж байгаа. За дараагийн нэг анхаарах юм нь юу вэ гэхээр холбоо барих одоо хуудсыг нь шалгах хэрэгтэй. За яагаад юм бэ гэхээр компанитай холбогдох сонголтуудыг шалгах хэрэгтэй. За хэрвээ танд олон сонголт утас за мэйл хаяг одоо шууд чат тий voice ч юм уу эсвэл өөр одоо мэйл gmail хаяг энэ төр харагдахгүй байвал
болгоомжтой өргөлжлүүлээрэ буюу анхаарах нь энэ одоо скам сайт байж болох нь магадгүй холбоо арих эргээд одоо буух эзэн буцах хаяг нь хуурамч байна уугүй юу гэдгийг маш сайн нэгтэлж үзэх хэрэгтэй. За компани олон нийтийн мэдээллийн мэргэжлийн байдлыг нь шалгах хэрэгтэй. За энэ дээр бол ихэнх хууль ёсны компаниуд за олон нийтийн мэдээллийн хэрэгсэл үйл ажиллагаатай байдаг. Одоо мэдээллийн хэрэгсэл нь үйл ажиллагаа нь ингээд тогтмол байдаг. За хэрвээ та тэдний вебсайтнаас одоо олон нийтийн мэдээллийн хэрэгслийн дүрсийг нь харвал тэдгээр нь үнэхээр олон нийтийн мэдээллийн сувагтай холбогдож байгаа эсхийг шалгаж компани тоймыг хянаж үзээд за энэ ер нь бол компани жинхэнэ ажилчдыг нь эсвэл одоо танилцуулга захирлын мэдээлэлтэй тэр хүмүүсийг нь одоо Google дээр нь сэрчлээд үзэх нь хамгийн анхаарчны одоо мэдээллийг одоо олж авахд тань тослно гэсэн үг. Зарим ингээд юун дээр харахаар мэдээллийг нь копи паст хийгээд зүгээр л Google дээр хаагаад үзэхээр сэтгэгдэл комментууд бас байдаг. Энэ компани одоо эсвэл олон нийтийн мэдээллийн хэрэгсэл нь маш хурдан одоо харилцагчтайгаа контактладаг. Зарим нь маш удаан ерөөсөө хариугаа авч чадахгүй байна ч гэдэг юм уу. Янз бүрийн байдлаар бас тэр комментуудыг бид нэр харж болно гэсэн үг. Хоёрдугаар. За дараагийн зүйл нь болохоор домен нэр буюу одоо домен нэрийг ер нь давхар шалгаарай гэж тухайн сайтныхаа. За энэ юу гэсэн үг юм бэ гэхээр одоо маш алдартай Yahoo ч юм уу эсвэл одоо Amazon ч юм уу эсвэл одоо өөр юу гэдэг Taobao ч юм уу олон улсын нэртэй худалдааны платформуудын нэрийг одоо ашиглаад аль нэгэн үсэх нь одоо буруу. Одоо шинэ Taobao гэж бич ингээ хальт харахад яг Taobao гэд бичсэн юм шиг мөртлөө яг ингээд нягтлаад харах юм бол бас тийм биш. Тиймэрхүү доменыг ашиглаад хүмүүст итгэл үнэмшил төрүүлэх үсээр домен нэр ингээ өөр дээрээ үүсгээд ловрын шин чанартай зүйлийг хийсэн тохиолдлууд бол маш их байдаг. Тэгэхээр бид нэр дарж орж байгаа линк болгон дээр маш сайн анхааралтай үзэн хараач. Одоо энэ үнэхээр скам байна уу, үгүй байна уу гэдгийг шалгадаг наацхан юм бас мэдээд авч хэрэгтэй. За ер нь бол хөвчлэн ловр буюу скам зүйлийг хийдэг хүмүүс Yahoo.com гэдэг эсвэл Amazon ч юм уу гэдэг дээр дандаа эхний одоо хэсэг нь тухайн алдартай хуулийн этгээдийн нэр байдаг. Төгсгөлд нь нэг өв үсэг ч юм уу одоо юу гэдгийг 10 ч юм уу нэмэлтэй эсвэл .com гэж ивэл .net ч юм уу болгоод ингээд яаж юм хуурамч хууль бос сайт дээр бол хэрэглэгчдэд одоо ижил төстэй гэж ойлгуулахаар магадгүй энэ шууд ингээд санаандгүй хараад энэ одоо юу гэдгийг Taobao-гийнх юм байна гэдэг тэр анхны тэр нэг хүний одоо анхаарамжгүй хайхрамжгүй байдлыг ашигласан тийм байдлыг үүсгэж одоо тэрүүгээрээ доменээр үүсгдэг ийм бас лойрын чанартай юмнууд байна. Тэгэхээр маш сайн нэгтлэх хэрэгтэй. За та бол одоо нарийн бас анзаараагүй өнгөрчиж болно шүү дээ. Тэгэхээр хууль бус сайтууд бол хөвчлэн ер нь бол нөгөө олон нийтийн дунд түгээмэл байдаг хууль этгээдийн аль биесны сайтыг бол өөрчлөх зарчмаар ингэж хүмүүст итгэл үнэмшил төрүүлэх гэж болох хэрэгтэй. За дараагийнх нь домен нэрийн насыг нь одоо хайж олоорой гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр домен үүсээд хэдчнээ хугацаа өнгөрж байгаа за тухайн вебсайт доменийн насыг хаахад одоо бол нэг үед бол хялбар болсон. За мэдээж би бичлэгнийхаа доод талд нь ямар линк рүү ороод хайж сэрчилж чеклж болох юм бэ гэдэг хэрэгтэй одоо энэ дээр дурддагч байгаа одоо чеклдэг линкүүдийг бол үлдээнд комент хэсэгт та бүхэн бас судалгаан дээр ашиглаарай гэж зөвлөе. За яг тухайн сайтын насыг баталгаажуулснаар за тухайн сайт бол тодорхой хугацаанд бизнес эрхэлж байсан. За эсвэл гэдэг итгэлтэй байх ба лойрын болон одоо хуурамч сайтууд нь хууль ёсны бизнесийн сайтыг эцэст нь бол эрт устгаж хаадаг гэдгийг бас тэгэхээр тийм учраас маш богино хугацаатай байна гэсэн. Тэгэхээр домен нэрийн буюу тухайн сайтны доменийн насыг хайхын тулд эхлээд бид нэр энэ whoisdomain.com гэж байгаа.
whoistech.domaintools.com. Тэгэхээр би бас энэ линкийг та бүхэнд үлдээн. За ийшээ ороод тухайн сайтынхаа нэрийг нь одоо байна уу, бүртгэгдсэн байна уу, хаана байгаа, вебсайт нь хэр удаан ажиллаж байгаа зэрэг мэдээллийг бол шалгаад ингээд хальтхан шиг харчих боломжтой гэсэн. Энэ бол маш одоо хэрэгтэй зүйл. За дараагийн нэг зүйл нь дүрмийн алдаа буюу зөв бичгийн дүрмийг ажиглах хэрэгтэй. Тухайн сайтн дээр байгаа бүх мэдээллийн дүрмийн алдаа зөв бичгийн дүрмийг ажиглах хэрэгтэй гэсэн. За ер нь судалгаагаар бол аливаа нэгэн судалгаагаар компани хуулисны вебсайтууд бол мэрэгжлийн одоо сайттай болоход маш их анхаарал хандуулдаг. За хит их үсгийн алдаа, цэг таслал, дүрмийн алдаа нь болохоор вебсайтыг хурдан нээсэн, яаруу санд руу богино хугацаанд одоо нээсэн гэсэн үг гэдгийг бас анзаарах хэрэгтэй. За вебсайтн дээр хаяа үсгийн алдаа гарч болдог ч гэсэн ер нь тэр бол хуулисны сайт болоогүй байхдаа алдаагаа бол ингээд засаад яг хуулийн этгээд үнэн зөв ингээд цаашдаа тогтвортой үйл ажиллагаа явуулах гэж бол тэрийг ингээд удаан байлгаад авахгүй мэдээж засаад шинжилээд ингээд явдаг. Тэгэхээр тэр байдлыг бас илүү анзаарах хэрэгтэй. За вебсайтын нууцлалын бодлогыг баталгаажуулах буюу шалгаарай гэж байна. За энэ дээр вебсайтын нууцлалын бодлого гэдэг нь юугаар ярьж байгаа юм бэ гэхээр мэдээллийн нууцыг тухайн хууль тогтоомжууд нь ихэнх вебсайтаас вебсайтын зочдод тэдний мэдээллийг хэрхэн цуглуулах, ашиглах, хамгаалах, хадгалах талаар бодлого журмаар хангахыг шаарддаг. За ихэнх сайтууд веб хуудас эсвэл дэлгэрэнгүй мэдээллийг агуулсан бичиг баримтыг холбоосоор хангадаг. За магадгүй тэр нь энэ мэдээллийг хайж, за өөрийн мэдээллийг өгөх эсвэл онлайн худалдаа авалт хяналт хийхээс өмнө анхааралтай уншаарай. За энэ дээр бол тухайн одоо бизнес хууль этгээд ямар нэгэн coin token гаргаж байгаа хүмүүсийн мэдээлэл бол маш одоо дэлгэрэнгүй магадгүй одоо цаашаагаа ингээд дэлгэрэнгүй дараад ороход бүх юм нээлттэй ил тод одоо монголчууд сүлжээж шилэн гэдэг тэр үгийг аягүй их ашиглаж байна тийм ээ. Ийм байдлаар танд заавал мэддэг байж ах хэвээр. Тийм учраас тэрийг байдлыг хангаж чадсан байна уугүй байна уу гэдэг анхаарлыг бас хайгаад чеклээд үзчихэд илүүдэг баг. За дараагийн энэ бол маш чухал. За ер нь вирус скан ажиллуулна уу гэдэг нь болохоор тухайн вебсайтыг одоо 1 2 3 4 за 5 одоо сайт руу ингээд ороод чеклж үзээрэй гэсэн. Чеклж буюу шалгаж үзээрэй гэсэн. За тэр нь юу гэсэн юм бэ гэхээр за зарим нэгэн вебсайт бол ингээд за магадгүй миний зүгээр ажигласнаар үнэгүй сайтууд бол маш их тохиолдол байдаг. Тэрний бэхээр за нэг зар гарч ирдэг ч юм уу янз бүрийн одоо энэ тэмдгүү та ингээл нэг хитэн сатоши цуглуулах гал өнгөө юмроо орохоор энэ тэнд нь маш их ингээд бүр нөгөө одоо клиент арах гэж байгаа хэсгийг олж харахгүй болтол нь маш их ингээд янз бүрийн зарууд гарч ирээд вирустүүлээд компьютерийг чи вирустүүлээд магадгүй одоо юу гэдгийг таны буцлыг чи вирустүүлээд ингээд байдаг. Хэрвээ хитрхи их тийм ингээд зар сурталчилгаатай байх юм бол ер нь лоурих буюу маш богино хугацааны одоо тогтвортой бизнес биш юм байна. Богино хугацааны юм байна. Ер нь одоо лоурих байх магадлал бол маш их юм байна гэдгийг ойлгох хэрэгтэй. Яа тэгэхээр энэ нь болохоор хамгаалтгүй сайт хөвчлэн тийм вирусын олон төрлийн зарууд гарч ирдэг юм байдаг. Тэгэхээр тэрийг бас ойлгочих. За тэгээд альва нэгэн сайтыг одоо хит хитэн үнгүүгээр шалгаж болдог арга зам гэж байна. За үүнд нь бол тухайн одоо сайт нь хакер дуулж исэн байна уу эсвэл вирусны одоо юутай өөр бусад лоурийн линктэй холбогдож исэн байна уу гэдэг тухай за магадгүй одоо скам буюу лоурийн одоо тохио илэрч гин үгүй юу гэдэг тухай шалгаж болох үс ийм 1 2 3 4 төрлийн одоо сайт байгаа. За энэ сайтууд руу ороод өөрсдийнхөө сонирхож байгаа coin token-ийнхоо магадгүй сонирхож байгаа бизнесийнхаа мэдээ одоо вебсайтыг нь copy paste хийж сэрчлээд харахаар та бүхэнд мэдээлэл нь харагдана гэсэн. За энийг мэдээж би бичлэгнийхаа
коммент хэсэгт нь үлдээ. Та бүхэн шалгаад үзээрэй. За тэгээд доотлын хэсэгт нь хамгийн сүүлд нь за ер нь бол хамгийн сүүлд нь та болохоор энэ Google Safe Browser гэж байдаг. За энийг бас ашиглаад тухайн одоо вебсайт нь хэр аюулгүй ажиллагаатай юм бэ гэдгийг одоо шалгаж болох нь. Хэрвээ тухайн энэ одоо линк рүү ороод ингээд шалгахаар вебсайт чинь хувь нь одоо 50%-аас доош магадгүй 1-2% зарим нь одоо 30-40% ч юм уу байх юм бол бас нөгөө скам буюу нүүрийн шин чанар илэрж исэн гэдэг утгаараа бас болгоомжлоход илүүдэхгүй гэж ойлгож байна. Тэгээ энэ дээр хэрвээ та нар одоо энэ Google Safe Browser-ыг ашиглаад өөрийнхөө хандах гэж байгаа вебсайтыг сэрчлээд үзэхээр маш их хувь багтай нэг 20-30-аас доош хувьтай байх юм бол за мөн дэлгэрэнгүй байдлаар тухайн одоо сайтыг чинь үзүүлэлтүүдийг ингээд тайлан хэлбэрээр та бүхэнд харуулдаг. Тэгэхээр энэ линкүүдийг ашиглаад бас өөрийнхөө эрсдлийг тодорхой түвшинд хамгаалаад харж болно гэсэн судалгаа хийгээд. За хамгийн сүүлийнх нь хэрвээ за альва нэгэн юм нь тийм үнэн байх нь хэтэрхий одоо сайн байгаад эсвэл одоо та нар ялангуяа миний зүгээр ажилласнаар крипто валютын зах зээл дээр хүмүүс ингээд надад одоо чи энийг сонирхооч гэдэг нэг хүн линк явуулаад тэрлөө ингээд ороод харахаар нэг депозит хийдэг. Тэгээд депозит хийгээд маш өндөр хүн амлдаг. Сарын одоо 30%, 50% ч гэдэг юм уу тий. Тиймэрхүү одоо шинж чанартай магадгүй одоо маш өндөр хүн амлсан өдөрт нэг удаа таталт хийдэг 7 хоногт 7 удаач гэдэг юм уу. Иймэрхүү байдлаар нөгөө хитрхи их одоо фантазны нөхцөлтэйгээр хитрхи одоо ингээ хүн харахад аягүй их мөнгө олох юм шиг мөртлөө бас тодорхой түвшинд ашиг олох гэж байгаа учраас тухайн хууль этгээд маань өөртөө ашиг гаргаж ийж тухайн хэрэглэгчид бас ашиг өгнө гэдэг тэр нөгөө бизнес ухааныг бол ерөөсөө хизээч мартаж болохгүй. Тэрийг өөртөө ингээд маш сайн ойлгох хэрэгтэй. Ямар нэг юм хүн танд санал болгоод чийшээ депозит хийгээд аваач энэ аягүй ашигтай гэж ярьж явах юм бол тухайн хүнд та депозит өгөөд таны өгсөн депозитоос илүү гарсан илүү тийм өгөөжийг бол өгөх боломж нь цаг хугацааны хувьд хурдан байх боломжгүй шүү гэдгийг өөртөө маш сайн ойлголтоо өгөх хэрэгтэй. Энэ чинь өөрөө бизнесийн зарчим. Тэгэхээр манайхан яа гэм гэхээр чи нэг одоо 100 мянган төгрөгийн Litecoin депозит хийгээл өдрө болгон ингээл одоо хэдийг чамаагүй датнаач гэдэг юм уу. За магадгүй нэг 200 мянган төгрөгийн биткойн хийгээд өдөр болгон татаад нэг бүхэл биткойнтэй болно ч гэдэг юм уу. Иймэрхүү байдлаар одоо тийм хитрхи их фантаз тийм магадгүй одоо миний оруулж байгаа хөрөнгө оруулалт тухайн хүнд өгөөж амжаагүй байхад надад том ашиг амгалсан тийм нөхцөл байдалтай одоо хууль этгээд сайт за магадгүй coin token-ы үйл ажиллагааг та ажиглах юм бол маш болгоомжтой хандах хэрэгтэй. За хоёрдугаар бас нэг зүгээр миний хувийн бодож байгаа нэг юм юу гэхээр gold, silver одоо юу гэдгийг platinum ч гэдэг юм уу ямар зүрээ нэг тийм англил, шатлал тэ багцтай. За тийм багцыг худалдаж авал тэгнэ ч гэдэг юм уу. Магадгүй одоо зүүн тал, баруун тал гэдэг ч юм уу тий. Эсвэл зүүн талтай хүн хийн, баруун талтай хүн хийн гэсэн иймэрхүү одоо тийм маркетингтай тиймэрхүү одоо coin token-ы төрөл тийм маркетингтай зүйлүүд эсвэл ер нь халхан байвал аминд үлдээтэй гэдгийг өөрийнхөө туршлагаас болон за ер нь 4-5 жилийн салбарт бас өөр хэмжээнд судалгаа хийсэн хүний хувьд хийх хэрэгтэй байх. Тэгэхээр та бүхэн зарим хүмүүс надаас асуугаад байдаг. Ингээд энэ дээр хамтарч ажиллая ч гэдэг юм уу. Эсвэл одоо энэ ямар вэ? Намайг нэг хүн ингээд нэг силверийг нь авчих гээд байгаа маач гэдэг юм уу. Эсвэл чи ингээд өөрөө силверийг авчаач гэдэг юм уу. Тиймэрхүү юм бол угаасаа л нөгөө зарчим нь өөрөө буруу. Заавал хүн илсүүлдэг тийм юмд бол ерөөсөө хөрөнгө оруулалт хийж ашиг хүртэнэ гэдэг ойлголт. Миний хувьд бол яг тухайн үедээ хүн оруулаад ингэж байгаа юм шиг боловч магадгүй таны оруулсан мөнгийг дээд хүнч өгöd за таны доош та өөрөөсөө доош хүн оруулаа гэхэд тэр хүний чинь оруулсан мөнгийг танд өгöd ингээд
явж байгаа нэгсний ловер гэдгийг бол хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Энийг магадгүй алдаж онж байгаа тий зөндөө хүмүүс байгаа хүн алдахгүй байна гэж байхгүй. Амьдрал тэртээ дөрөв заавартайгаа ирэхгүй. Хэдий та өмнө тэгж ловер дуулж исэн бол одоо харин энэ цаг үеэс эхлээд тэр зүйлээс өөрийгөө хамгаалж чадах хэрэгтэй. Тэр тиймэрхүү одоо эмблем маркетингтай зүйлээс өөрийгөө одоо тий эрсдлийг нь тооцоод үгүй гэж хэлдэг тийм зоригтой байх хэрэгтэй юм шүү. Би ч гэсэн анх мэдгүй дуршлаггүй мөнгө хүн болгон л одоо санхүүгийн тодорхой юм одоо тий ашиг хийх гэж байгаа учраас үнэхээр л одоо тэгээд өгөх юм байна гэж бодоод ч юм уу тэгж оролцож ийсэн надад 3-4 жилийн өмнө хийжсэн юм бол байгаа. Тэгээд хүн чинь нөгөө явн чангарна гэдэг шиг туршлагатад ийм зүйлүүдийг бол жанжин шуумаа болгож явж болохгүй юм байна гэдэг тэр ойлголт, тэр туршлага, тэр мэдрэмж, тэр судалгаа гэдэг зүйлүүд чинь ингээд өөрөө туулаад ингээд ирэхээр энийг болохгүй гэдгийг хүмүүст юу н хэлж өгөх хэрэгтэй маань гэдэг тэр юмнууд чинь ингээд суугаад за одоо би үүнээсээ шахаад энэ юмд бол хүмүүсийг бити ингэж мөнгө алдаач битгий цаг хугацаагаа үрээч гэдэг тэр сэрэмжлүүлгийг өгөх хэрэгтэй юм байна. Дахиад одоо хин нэгэн над чиг бити хохироосоо ч гэдэм үү эсвэл цаг хугацаагаа бити алдаасаа гэдэг үднээс энийг бас дахин яриад байгаа гэдгийг та бүхэн маань ойлгоорой. За тэгээд альва нэгэн сайт ямар нэгэн мэдээллийг уншиж судалж байхад ер нь тийм их ашиг амлсан их одоо тэг гоё сайхан юм ярьсан одоо юу гэдгийг захирал цолоон тийм цолоо яг хөө мэдээж хийгээд чадаад ингээ явж байгаа хүмүүс байгаа тэрийг үгсэхгүй. Гэхдээ тэрний чинь цаана намайг одоо жишээ магадгүй би байлаа гэж тууд би захирал болохын тулд доороо хэдэн хүний мөнгийг тэр компанид оруулж ийж би захирал болох вэ гэдэг чинь хэдий би мөнгөтэй болж байгаа захирал болж байгаа ч гэсэн миний дор байгаа хүмүүс тодорхой түвшинд бас санхүүгийн хувьд эрсдэл үүрж байгаа гэдгийг бас хариуцлагатайгаар ухамсарлсан ийм одоо гэдгийг өөртөө зөв тийм оролцогч энэ салбарын оролцогчид байгаасаа за хэдийгээр одоо санхүүгийн салбар те бизнес гэж ярьж байгаа боловч бас нэг тийм хүнд хортой тэг хүнд ашиггүй өөрт зөвхөн ашигтай бусдад ашиггүй зүйлийг битгий хийгээрэй. Тэгээ бүгдэнд нь амжилт хүсье. За 11-т нь болохоор яг зүгээр судалгаа болол хийх хэрэгтэй. Судалгааг одоо ядчил энэ 11 зүйлийг ингээд үзээд судалгаагаа маш сайн хийх хэрэгтэй. За компани тоймыг хайж олох хэрэгтэй. За зүгээр одоо Google дээр хайлт хийж үзэх хэрэгтэй. Нэрээр нь тухайн компанийнхаа нэрээр нь coin token-ийнх нь нэрээр нь одоо бизнесийнх нь нэрээр нь ч юм уу хайлт хийж үзэх хэрэгтэй. Хүмүүс магадгүй ингээд YouTube дээр зүгээр search хийгээл үзэхэд зарим хүмүүс шүүмжүүд бичсэн байдаг тийм ээ. Эсвэл зарим хүмүүс одоо үнэхээр сайн шүүж гэдэг юм уу магтсан хандлагуудыг илэрхийлсэн байдаг. Тэгэхээр энэ зүйлүүдийг бас харчих юм бол илүү бас үнэнтэй ойрхон болох бах. Ядаж нөгөө харанхуугаар бас байгаад байхгүй арай гайгүй болно. За энэ дээр сүүлд нь бас нэгэн сайт одоо хуурамч сайтыг шалгах линк бас байршуулна. За тэрэн дээр бол за ер нь энэ линкээр ороод за линкээр оронгууд ер нь ингэж харагдана. За энэ зураг шиг. За тэгээд та бүхэн энэ search хэсэг байгаа сайтны энэ дээр search хэсэг энэ search хэсэг дээр дарахаас өмнө энэ миний трэд цэг юм ингээд бичсэн байгаа энэ хэсэг дээр одоо өөрийнхөө тухайн сайтны coin token-ы сайтыг ч юм уу биржийн coin token-ы биржийн сайтаа ч юм уу бичээ. Энэ search дээр дарангууд тухайн одоо сайт чинь хуурамч вэ үгүй вэ гэдэг тухай шалгах хувь гарч ирж байгаа. За тэр хувь нь ингэж харагдана. Та бүхэн дээр харж ивэл за итгэлцлээ оноо тийм ээ 100%, 80%, 90% ч гэдэг юм уу. За магадгүй зарим нь бүр ингээд 1%-тай за бүр хоригдсан улаан бичиг гарч ирэх юм бол за энэ нь ер нь ловрын шин чанартай байх магадлалтай юм байна гэж үзнэ гэсэн үг. Тэгэхээр би бол энэ дээр зүгээр та нарт ойлгомжтой байх үднээс трейдинг минийг search хийж харуулсан зураг бол оруулсан. Тэгээ та бүхэнд ямар ч сайн амжилт хүсье. Хэдий бид нар санхүүгийн тодорхой салбарт орж байгаа хэдий ч би энэтэйгээ одоо энэ салбарт бизнесийн журмаар зарчмаар өрсөлдөж байгаа боловч
бас нэг тийм одоо занжин шуум алдахгүй байх хэрэгтэй. Зөв чиглэлийг барьдаг байх хэрэгтэй. Скам зүйлүүдэд цагаа алдахгүй байх хэрэгтэй. Бусдыг буруу юм руу уриалан дуудахгүй байх хэрэгтэй. Яг үнэн шинж чанар, үнэн салбарын онцлог, үнэн одоо бодтой тэр зүйлүүдийг бусдад үнэн бол үнэн, худлаа бол худлаа, эрсдэлтэй бол эрсдэлтэй, эрсдэл нь ийм байдаг гэдэг тэр бодит юмнуудыг хүмүүс зөв чиглүүлэг болгож өгдөг байх хэрэгтэй юм шүү гэдгийг та бүхэнд хэлье. За миний яг гол баримталж байгаа зүйл бол ерөөсөө л тэр криптовалютын салбар эрсдэлтэй юу гэвэл эрсдэлтэй. Эрсдлийг бид нэр яаж тооцоолох юм? За яаж магадгүй урт хугацаанд хадгаламж бий болох юм гэдэг юм уу? Яаж эрсдэлтэй мөртлөө бид нэр орхигдуулахгүйгээр хамт энэ салбарт хамт зөв оролцогч байх юм бэ гэдэг тухайл би хүмүүст ойлгуулах хичээгээд байгаа. Тэгээд чадын одоо өөрийнхөө хэмжээнд мэдээллүүдийг бэлтгэж, за зарим нь орчуулж, за зарим нь одоо тийм өөр юу гэдэг мэдээлэл ашиглаж, өөр одоо шинэ Gmail ашиглаж тэ ингээд боддоор хийж үзүүлэх гэж оролддог. Тэгээд бүх хүнд ямар ч сайн амжилт хүсье. Хэдий эрсдэлтэй ч гэсэн бид нэр энэ салбарт тодорхой хэмжээний зөв оролцогч байхад суралцах хэрэгтэй. Яа тэгэхээр энэ хөгжил бол хизээч одоо юу гэдгийг алга болохгүй тий. Хизээч энэ тодорхой хувийн энэ зүйл бол байсаар л байх болно. Өшөө цаашаа хөгжсөөр л байх болно. Тийм учраас бид нар бас ор тас харьцахгүй, ойлгохгүй, эсвэл ор тас ингээд өөрийнхөө өмнө хана хаалт үүсгээд энэ салбар руу би юус орохгүй ч гэдэг юм уу, тийм байдлаар бас хандаж болохгүй. Их бага хэмжээгээр зөв өөрийнхөө аккаунтыг захиран зарцуулдаг, зөв өөрийнхөө одоо энэ хөрөнгийг те дижитал хөрөнгийг эзэмшээд зөв байдлаар одоо юу гэдэг захиран зарцуулдаг тийм мэдлэгтэй, суурьтай, альва нэгэн өргөн цар хүрээтэй мэдлэгтэй. За тэгээд бүр амар гүнзгий одоо мэрэгжлийн төвшөнд мэдхгүй ч гэсэн ядч л өөрөө койно зарж аваад мөнгөө гаргаад авчдаг мэдлэгтэй хин нэгнэр Gmail-ээ нээлэгдэггүй өөрөө нээждэг, хин нэгнэр биржийнхаа одоо баталгаажлалтыг хийлэгдэггүй өөрөө хийждэг, аюулгүй байдлаа хангацдаг тийм одоо оролцогч нар байя гэж уриалмаар байна. Тэгээ бүгдэнд нь ямар ч амжилт хүсье, баярлалаа.